Студид эргэн тавтай байрал үзэгчдээ би та бүхэндээ цаг үеийн санаач мэдээллүүдийг хүргэж байгаа. За манай өнөөдрийн зочин бэлэн болсон гэсэн учраас хэдүүлээ зочинтойгоо ярилцаад эргэж орж ирээд цаг үеийн санаач болонгаа үргэлжлүүлэх болно. Өнөөдөр манай зочноор санхүү эдийн засгийн их сургуулийн эрх зүйн техникийн ахлах багш Отгон Баяр, за санхүү эдийн засгийн сургуулийн санхүү удирдлагын техникийн багш Жаргал маань арга хүрэлцэн ирсэн байна. Зочдыгаа студид орж байна. За тэгээд бидний өнөөдрийн хүргэх гол мэдээллүүд бол бас цагийн хөтөлбөрийн эсэлтийн талаар мэдээлэл авъя тий. Тэгээд одоо бас нөгөө сайн байцгаана уу? За сайн байцгаана уу? За бас одоо үзэгчд маань магадгүй нөгөө сая өвлийн эсэлтийн ерхий шалгалт өгөөд за хаан суралцах уу яах уу ийх үү гэсэн бодолтой хүмүүс байх юм бол магадгүй таны эргэн тойронд танаа хүүхэд байх юм бол тийм энэ ярилцлагад бас нэлийн анхаарлаа хандуулаарай гэж бодож байна. За хоёроо өглөөний мэнд хоёртоо өглөөний мэнд хүргэе. Өөрсдөө илүү дэлгэрэнгүй танилцуулаад гурлаа ярианд орцгаая гэж бодож байна. За өглөөний мэнд. За намайг Отгон Баяр гэдэг. Би санхүү эдийн засгийн сургуулийн хууль зүйн сургуулийн ахлах багшаар ажилладаг. Одоо 8 дахь жилдээ энэ сургуультай ажиллаж байна. Хуульч, өмгөөлөгч, арбитрч мэргэжилтэй юм байна. Баярлалаа. За сайн байцгаана уу? За намайг Жаргалмаа гэдэг. За би санхүү удирдлагын техникийн багш. За ер нь бол даатгад хөтөлбөрийн мэргэжлийн багийн ахлагчаар бол ажилладаг. За ийм хүн байна. За баярлалаа. Та микрофоноо өөртөө жоохон сунгаад татчих болно шүү. Та хоёр маань өөрийнхөө амруугаа жоохон дулгаад. За тэгэхээр 11 сарын 14-нд өвлийн эсэлтийн шалгалт ерөнхийдөө өндөрлсөн тий дуусаад за тэгээ хүүхдүүд маань магадгүй хавар амжаагүй хүүхдүүд маань энэ одоо өвөл эсэх одоо сонирхолтой хүүхдүүд маш ихээр байдаг. Тэгэхээр тэдгээр хүүхдүүдэд хэдүүлээ зориулаад бас энэ цагийн хөтөлбөр СИЗИС буюу одоо санхүү эдийн засгийн их сургуулиас цагийн хөтөлбөр эсэлт авч байгаа талаар илүү дэлгэрэнгүй ярих гэж бодож байна. Тэгэхээр цагийн хөтөлбөр гэж юу нь яг юу хэлээд байгаа вэ? Хизэнээс хэдний хооронд эсэлтээ авах боломжтой байгаа даа вэ? Илүү дэлгэрэнгүй яриад өгөөч. За цагийн хөтөлбөр би бол эрх зүйн хөтөлбөрийнхөө тухай ярина. За манай цагийн хөтөлбөр бол 7-8 жилийн хугацаанд бол хэрэгжиж байгаа. Үндсэндээ бол бямб гарагийн хөтөлбөрөөр сурдаг гэсэн үг. За тэгээд өмнө дээд боловсрол эзэмшсэн хүмүүс суралцаад 2.5 жилийн хугацаанд 92 кредитийн хичээл үзээд тэгээд эрх зүйн бакалавр мэргэжлэр сурахын. За энэ хөтөлбөрийн өөрийн онцлог нь юу вэ гэхээр илүү бизнесийн болон эдийн засгийн эрх зүйн чиглэлийн хүмүүс болж төгсөж гарахын. Тэгээд бид нарын хөтөлбөрийн өөрийнх нь дизайн бол өөрөө тийм онцлогтой. Энэ бол Монгол улсад хууль зүйн боловсрол олгож байгаа хэд хэдэн сургууль байгаа. Монгол улсын их сургууль. За Отгоны нэрийг засаг шиг явдаг санхүү эдийн засгийн сургууль гэдэг. Манай сургуулийн онцлог бол 100 гаруй жилийн туршид эдийн засаг бүртгэл санхүүгийн одоо мэрэгчлэр улс хүчин бэлдэж ирсэн юм хамгийн том эдийн засгийн сургууль байгаа шүү дээ манай. Тэгэхээр энэ сургуулийнхаа бааз суурин дээр бол сүүлийн одоо 10 гаруй жил манай эрх зүйн хөтөлбөр хэрэгжүүлээд тэгээд үүний нэг төрөл нь бол эрх зүйн цагийн хөтөлбөр буюу бямб гарагаар хүмүүсийг сургадаг энэ хөтөлбөр байгаа юм да. Тэгэхээр энэ сургуулийнхаа өөр энэ онцлогтой холбогдуулаад бизнес эдийн засгийн эрх зүйн чиглэлийн ийм цагийн хөтөлбөр нээсэн. Тэгэхээр бид нар бол үндсэндээ бол бусад хөтөлбөрөөс бас ялгаатай ийм зорилго агуулга бол бас агуулж байгаа энэ цагийн хөтөлбөртөө. За энэ ямар очтой юм бэ гэхээр зэрэг за мэдээж нөгөө эрх зүйн бакалаврын стандарт хичээлүүдээ бол бүгдийг үзнэ. За ингэж үзэхээс гадна бусад сургуулиудад бас хараахан бас ордоггүй зааж эхлэх байгаа. Гэтэ гадаадын одоо өндөр хөгжилтэй орнуудын ихтэй сургуулиудад бас санал болгодог хичээлүүд байна. Жишээлх юм бол өрсөлдөөний эрх зүй гэдэг хичээл байна. Америк, Англид бол antitrust law, competition law гэж нэрлэдэг. Энийг бол бид нар бас ордог. Тэгэхээр өрсөлдөөнгүй зүйл бол байхгүй. Тийм болохоор зэрэг энэ бол тийм цаг үеийн нийгмийн хөгжлийг дагсан чухал хичээл байгаа. Дээрээс нь олон улсын төслийн санхүүжилтийн эрх зүй гэдэг ийм хичээл байгаа. За одоо том төслүүдтэй холбоотой ажилладаг хүмүүс энэ айгүй чухал гэдэг алга мэдж байгаа тийм. Одоо сая өнгөрсөн 7 хоног бид нар оюутлагаар амьсгаллаа тийм. Энэ юу вэ? Сонсголоор амьсгаллаа. Тэгэхээр энэ бол юу вэ гэхээр зэрэг олон улсын төслийн санхүүжилтийн эрх зүйг Монгол улсад зайлшгүй хөгжүүлэхгүй бол ингээ маргаан гараад идэм байх гэх юм юу шүү дээ. Тэгэхээр энэнд бол бид нар мэрэгчсэн ийм хичээл оруулж байгаа юм. За дээрэс нь эргэл бас яг системийнхаа одоо
хөгжлийн сорилтуудтай холбоотойгоор гэх юм одоо бид нар мөнгө болон терроризмыг санхүүжүүлэхтэй холбоотой үндэсний болон олон улсын эрх зүй гэдэг ийм хичээл байгаа. Тэгэхээр энэ нөгөө манай банк санхүүгийн системийн том чаленж бол энэ мөнгө хуваах эрсдлийг бууруулах, мөнгө хуваах эрсдэлгүй байх ийм тогтолцоог бүрдүүлэхтэй холбоотой. Тэгэхээр зэрэг ийм одоо мэргэжсэн бас хөтөлбөр манад орж байгаа. Тэгээд манай энэ эрх зүй хөтөлбөрийн ерөнхийдөө онцлог нь юу гэхээр зэрэг бид нар энэ эдийн засаг санхүү бизнесийн мэрэгчлүүдээр бол нэлийн төрөлжий гэсэн юм удаа байна. За тэгэхээр бид нар жишээлбэл бусад одоо хууль зүйн ихтэй сургуулиудад санхүүгийн эрх зүй гэдэг хичээл ингээд нэг хичээл үздэг бол манайх санхүүгийн эрх зүй гэдэг хичээлийг санхүүгийн зах зээлийн эрх зүй буюу одоо хувийн хэвшил санхүүгийн одоо зах зээлийн өрсөлдөөнтэй энэ салбарын эрх зүй дээрээс нь төрийн санхүүгийн эрх зүй буюу төр нь өөрөө санхүүгээ төлөвлөдөг, санхүүгээ одоо хурааж авдаг, зарцуулдаг, зохион байгуулдаг, хянд шалгадаг гэдэг энэ блок гэдэг ийм тусдаа ингэж төрөлжүүлж ингэж хичээл үздэгээр онцлогтой байна. Тэгэхээр манай энэ эрх зүйн цагийн хөтөлбөр бол ийм саяны миний ярьсан ийм онцлогтой юм байна. За хэд хэдэн удаагийн элсэлтүүдээ авсан. За ер нь сонирхоод байгаа зорилттой хүмүүс бол ихтэй сургууль төгссөн, за зарим санхүүгийн салбарт ажилладаг. За ийм хүмүүс, эдийн засаг бизнесийн чиглэлээр ажилладаг хүмүүс сурж байгаа. Тэгээ манай амжилттай явж байгаа цагийн хөтөлбөрийн төгсөгчнөр бол одоо томоохон санхүүгийн группүүдийн одоо удирдах ажилтнууд, за гүйцэтгэх захирал, тузын дарга хүртэл байна тийм. Энэ сургуулийн төгссөн юм энэ хөтөлбөрийг төгссөн улсууд байгаа. Тэгэхээр энэ бол ийм онцлогтой хөтөлбөр юм аа гэж байна тийм. Маш өр өгөөчтэй. Тэгээд дээр нь бол олон талд хүний амьдрал одоо бизнес тийм одоо ирээдүйн карьер бүх зүйлд маш юм өр өгөөчтэй олон зүйлийг одоо сурахаар санагдаж байна л да. Хин хамрагдах боломжтой мэдээж бакалаврын зэрэгтэй хүмүүс маань хамрагдах боломжтой. Сүүлийн үед гэхдээ мэдээж хүмүүс хууль эрх зүйгээр маш их сонирхох болсон л да. Ер нь бид нар ингээл алхах тутамдаа л хуулийн асуудалд тулгарч идэг. Бизнес хийхгүй байсан ч одоо төрийн алба хашихгүй байсан ч тийм бидэрт бол хуулийн эрх зүй мэдээлэл одоо заашгүй шаардлагатай байдаг. Тэгэхээр цагийн хөтөлбөрт хэн хамрагдах боломжтой вэ? За цагийн хөтөлбөрт бол ер нь бол ихтэй сургуулийн одоо бакалавр мэргэжлэрд төгссөн ийм хүмүүс хамрагдах боломжтой байгаа. Тэгээд хоёр дахь бакалаврын зэрэг эзэмших ийм хүсэлтэй ийм хүмүүс зориулсан хөтөлбөр бол эрх зүйн цагийн хөтөлбөр байна. Бям гарагаар сурдаг. Хэдэн цаг сурдаг байх шээ? За өглөө 8-аас 6:30 хүртэл сурж байгаа. Тэгээд дунд нь завсарлагатай ингээд сурдаг. Ер нь бол хүмүүс энэ амралтын өдрийг бас нэлээд өр бүтээлтэй өнгөрөөдөг, өөрийгөө хөгжүүлэхэд зориулж өнгөрөөдөг болсон. Манай эрх зүйн цагийн хөтөлбөр бол нэлээд өрсөлдөөнтэй, нэлээд эрэлт өндөртэй юм хөтөлбөр байна шүү. Бакалаврын зэргийн хувьд бол ямар ч зэрэгтэй байж болох. Ямар ч зэрэгтэй байж болно. Тэгээд бид нар бол мэдээж нөгөө дээд боловсролын стандарт байгаа тийм манай улсад чинь. Тэгэхээр тэрэн дээр бол бүгдээр л суур хичээлүүд үзэж байгаа. Тэгээ тэрэн дээр нь суурлал шинэ мэргэжил олгож байгаа болохоор зэрэг тэр ямар нэгэн мэргэжлийн бол хязгаарлалт байхгүй тийм. Эмч хүнч сурж болно, эдийн засгийн хүнч сурж болно, тийм улс төр судлаач, нийгэм социолог бүгдээрээ л сурж болно гэсэн. Сургалтын хувьд ямар хэлбэрээр явагддаг вэ? Танхимаар бол 100% явагдах уу? За тэгээд тийм тэрийг ямар тач эхлээд асууч гэж бодлоо. Танхим болон цахим гэсэн одоо суралцах боломжийг бол оюутнууд олгож байгаа. Тэгэхээр яг өөрийнх нь цаг зав нь аль нь илүү тохиромжтой байна. Хэрвээ танхимаар гэх юм бол бям гарагт болгон өглөө 8-аас орой 6 цаг 30 минут хүртэл хичээлнэ. Цахимаар гэх юм бол яг багш нартайгаа одоо яг ажлын өдрийн орой ч юм уу те эсвэл бям гарын орой ч юм уу тохироод ингээд суралцах боломжтой. Эрх зүйгээс гадна ямар одоо мэргэжлүүд дээр цагийн хөтөлбөрийг та бүхэн зарлаад байгаа вэ? За бизнесийн эрх зүй, за тэгээ санхүү болон банк, за бизнесийн удирдлага гэх мэтчлээ одоо эдгээр хөтөлбөрүүд бол байгаа. За танд одоо илүү дэлгэрүүлээд илүү одоо сонгоод бас ярих тийм бас мэргэжил байгаа бол та ярьж болно. За би болохоор яг санхүү удирдлагын техникийн багш. Тэгэхээр яг санхүү банкны одоо цагийн хөтөлбөрийн талаар илүү дэлгэрэнгүй мэдээллийг өгье гэж бодож байна. За манай хөтөлбөр маань болохоор 1.5-аас 2 жилийн хугацаанд суралцаа төгсөх боломжтой. За мөн танхим болон цахимын одоо ийм суралцах боломжтой юм хөтөлбөр байгаа. Тэгэхээр бас мөн ялгаа байхгүй ямар ч чиглэлээр дээд одоо сургуулийн бакалаврын зэрэг авсан суралцагчид маань одоо суралцж байгаа хүмүүс маань хамрагдах боломжтой ийм хөтөлбөр байгаа. Тэгэхээр манай сургууль маань 2014 онд CFA буюу санхүүгийн одоо мэргэжсэн одоо шинжээч гэсэн одоо энэ институттай хамтраад
За энэ хөтөлбөрөө бол одоо баталгаажуулсан. Тэгэхээр нэгснээ хэрвээ та манай хөтөлбөрөөр суралцж байгаа тохиолдолд CFA одоо төвшний шалгалтын 1-р одоо шалгалтын агуулгыг бол бүрэн одоо авах юм боломжтой. Тийм тэгэхээр хэрвээ цаашаа үргэлжлүүлэн одоо мэргэжлийн зэрэг ахиулах боломжтой байх юм бол энэ цагийн хөтөлбөрөөр сурангаа давхар одоо шалгалтандаа бэлдэх ийм бас боломжтой байгаа. Бид нөгөө хуучнаар ичнээ анги гэж ярьдаг байсан тийм. Энэ ангийг л хэлээд зөв ойлголт зөв багшаа. Тэгэхээр ер нь ямар бас давуу талыг цагийн ангид явснаар хүн олох боломжтой юм. Багш бол сая хэлж байна л да тий. Хүмүүс одоо хагасаа мутсан амралтын өдрүүдийг илүү юм үр бүтээлтэй өнгөрүүлэх одоо хүсэлтэй болсон байна, зорилготой болсон байна. Хос одоо бакалаврын дипломтой болох зорилттой болсон байна гэдэг ч юм уу тий. Тэгэхээр бас таны ажиглаж байгаагаар цагийн хөтөлбөрт одоо сууснаар хүн ямар одоо давуу талыг санхүү эдийн засгийн их сургуулиас одоо олох боломжтой байх юу нэр цагийн хөтөлбөрөөс. За цагийн хөтөлбөрт юу нь бол хамрагдсанаар яг нөгөө мэрэгжил болгоны одоо онцлогуд нөөрөөр байгаа. Яг санхүү болон банкны чиглэлээр гэх юм бол төрүүлсэн одоо олон улсын санхүүгийн мэрэгжлийн шинжээчдийн одоо энэ түвшний шалгалт үндсэндээ 3 түвшний шалгалт байгаа. Тэгэхээр энийг 1-р түвшний шалгалтын агуулгыг бол бид нар хичээлээрээ сургалтын агуулгаар бол олгож байгаа. За тэгээ мэдээж одоо яг нөгөө амралтын өдрөө үр бүтээлтэй зарцуулах боломжтой. Илүү одоо нөгөө академик талаас тийм мэдлэгүүдийг авах ийм боломжийг бас олгож байгаа. Багшаа таны хувьд эрх зүйн хувьд эрх зүйн чиглэлээр сурахад ямар онцлог давуу талуудыг бас авах боломжтой бай цагийн хөтөлбөрөөс тийм ээ. Тийм. Ерөнхийдөө бол эрх зүй бол бас яг цаг үеийн real time гэдэг шиг тийм мэдлэгийг олгодог. Одоо хуулиуд бол өөрчлөгддөг, шинжлэгддэг. Тэгэхээр зэрэг одоо хүчин төгөлдөр үйлчилж байгаа хуулиуд за мөн нийгэм эдийн засагт зөнхөлж байгаа онлайн хандлага тэ парадигмуудыг энэ эрх зүйн зохицуулалтад уялдуулж ингэж авснараа бол юм нэлээд апдейтед ийм хүн болгоно л гэсэн үг тийм. Тэгэхээр энэ бол нэлээд тийм давуу тал. Дээрээс нь ер нь бол энэ сургалтын бас нэг онцлог бол зарим хүмүүс бас нэлээд хилдэгтэй манай оюутнууд хамт ол дахиад нэг хамт олонтой болох. Дахиад нэг нэтворкд нэгдэх. Тэгэд юм санхүү эдийн засгийн сургуулийн өөрийн төгсөгчдийн нэтворк гэдэг бол асар үнцэнтэй зүйл байдаг л та. Тэгэхээр энэний нэг хэсэг болно гэдэг бол өөрөө бас нэлээд сайхан завшаантай зүйл байгаамаа гэж тийм. Хичээлээ ер нь судлах хугацаа болон нийт кредитийн талаар бас мэдээлэл өгөөч гэж хүсэж байна. Эрх зүйн одоо мэргэжлийн хувьд тийм. За би сая бол ингээд эрх зүйн цагийн хөтөлбөрийг ярьлаа тийм. Энэ бол нөгөө бим гарагаар бол зохион байгуулагддаг. За тэгэхээр манай хууль зүйн сургууль бол өөрөө бас үндсэн хөтөлбөрийн нэмэлт хэлсэлт бас авж байгаа. За тэгэхээр энэ хөтөлбөрийн талаар ярих гэж бодож байна. За тэгэхээр зэрэг манайх үндсэн эрх зүйн хөтөлбөр байгаа. За энэ бол эрх зүйн бакалавр зэрэгтэй төгснө. За үндсэн эрх зүйн хөтөлбөрөөс гадна бид нар эрх зүйдээр нэмэх нь санхүү удирдлага, эрх зүйдээр нэмэх нь нэгтлэн бодох бүртгэл гэсэн ийм бас хөтөлбөрүүд байгаа. За тэгэхээр энэ хөтөлбөрүүд нь ямар онцлогтой юм бэ гэдгийг бас товчхон би хэлчихье. Тэгээд асуултанд бас хариулж болно. За тэгэхээр эрх зүйн үндсэн хөтөлбөр бол яг Монгол улсын эрх зүйн боловсролын бакалаврын стандартын дагуу одоо мэрэгжлийн одоо суур болон мэрэгшүүлэх за сонгон судлах хичээлүүдийг үзээд эрх зүйн бакалавр зэрэгтэй төгсөж байгаа. Тэгэхээр манай санхүү эдийн засгийн сургуулийн одоо ихэнх одоо үндсэн хөтөлбөрийг төгсөж байгаа оюутнууд бол хос болон хавсраг мэрэгчлэр бол сурдаг. Тэгэхээр эрх зүйн хөтөлбөрөө дүүргээд за тэгээд 70 болон түүнээс дээш кредит цуглуулсан. За гол жоноо нь 2.6 түүнээс дээш байж байгаа тохиолдолд хавсраг болон хос мэрэгчлэр сураад тэгээд хос мэрэгчлэр сурсан хүн бол 2 дипломтой өөрөөр эрх зүйн бакалавр, санхүү удирдлагын бакалавр, нэгтлэн бодох бүртгэлийн бакалавр. За мөн сонгон сурсан одоо бусад одоо даатгалж гэдэг юм уу аялал жуулчлал мэдээллийн системчдийн энэ мэрэгчлэрээ бас хос мэрэгжлийн одоо дипломтой болон бакалаврын. За мөн түнчлэн голчтон 2.6-аас дээш. Тий 2.6-аас дээш тий. Тэгээд 70 кредит үтсэн хүн гэдэг бол одоо ойролцоогоор 3 дугаар курсын оюутнууд гэсэн үг тий. Тэгэхээр ийм усуд мөн хавсраг одоо мэрэгчлэр бас сурч болдог. Энэ бол 30 кредит нэмж өөр мэрэгчлэр судална. За ингээд бол бакалаврын зэрэг эрх зүйн бакалавр авахаас гадна нэмээд хавсраг мэрэгчлэр сурсан гэрчлэгээ болгоно. Энэ нь бол 30 кредитийн гэрчлэгээтэй. Тэгээд энэ 30 кредитийн гэрчлэгээ бол үргэлжлүүлээд өдрөөр цагаар бол суралцаад тэр мэрэгчлээ бол гүйцээгээд 2 дахь бакалавраа эзэмшиж болох ийм байдал онцлогтой. Тэгээд манай ер нь ихэнх
оюутнууд бол нэлээд тийм энэ хос хавсрам мэргэжлээ сурах хандлагатай байдаг. Сая нөгөө голчтун ярьснаас гадна одоо цагийн хөтөлбөрт ороход ямар шалгуурууд бас байдгийм болоо. Тэр талаар бас дэлгэрэнгүй ярьж өгөөч. Мэдээж бакалаврын дипломтой байх шалгуур үзүүлэлт байх нь өөр ямар үзүүлэлт байдаг болоо гэж. Тийм эрх зүйн цагийн хөтөлбөр буюу бям гарагаар сурж байгаа энэ хөтөлбөр дээр бол бид нар шалгалт авж байгаа. Үндсэндээ нийгэм эдийн засгийн ерөнхий суур мэдлэгийн тест авч байгаа. За дээрэс нь бид нар мэрэгжлийн чиг хандлага одоо хүсэл зорилгыг нь харуулсан эссе бичүүлж байгаа. Үндсэндээ ингээд үнийгээ бол дүгнээд ингээд бол авч байгаа. Зөв. Юуны талаар бүртгүүлэх цаг хугацааны талаар за мөн одоо сургалтын төлбөр, хөнгөлөлтийн талаараас та дэлгэрэнгүй танилцуулах боломжтой байна уу? За яг нөгөө цахим хөтөлбөрийн хувьд одоо авч үзэх юм бол за манай хөтөлбөрийн эсэлт маань бүртгэл нь эхэлсэн явж байгаа. За тэгээд 1 сарын 18-ны хүртэл бүртгэлийн хугацаа маань үргэлжилж байгаа. Одоо ер нь 1 сарын хугацаа үлдчихэж байна. Тийм сарын хугацаа үлдсэн байгаа. Хэрвээ одоо бүртгүүлмээр байх юм бол манай сургуулийн одоо веб хуудас руу ороод за тэгээ мэдээж өөрийнхөө одоо бүртгэлийн хэрэглэгчийн нэртэй кодоо үзгээд за тэгээ бүртгүүлэх боломжтой. За сургалтын одоо төлбөрийн хувьд гэж ярих юм бол нэг кредит төлбөрийнх нь хичээл нь болохоор 190,000 төгрөгийн үнэлгээтэй байгаа. Тийм тэгэхээр яг нөгөө ямар мэрэгжил бэ гэдгээс нь хамруулаад үзэх кредитийн тоо хэмжээнүүд нь бол өөр байгаа. Тэгэхээр ер нь яг нийт суралцах хугацаа гэх юм бол 1.5-аас 2 жилийн хугацаатайгаар бол суралцнаа. Одоо СЦС-ийг сонгож байгаа хүмүүс бол маш их байгаа. Тийм санхүү эдийн засгийн их сургууль бол бас түүхэн сургууль олон жилийн турш одоо үйл ажиллагаагаа явуулж байгаа. Та бүгдээ бас сургуулийнхаа талаар илүү дэлгэрэнгүй бас танилцуулаад өгвөл магадгүй манайхыг өмнө нь маш олон зочин орж исэн л да. Гэхдээ өнөөдөр бас анхудаа орж байгаа хүмүүс байх юм бол үзэж байгаа хүмүүс байх юм бол тийм ээ. За манай сургууль маань одоо яг 100 гаруй жилийн түүхтэй. За саяхан ингээд өнгөрсөн жил бол 100 жилийнхаа ойг бол тэмдэглэсэн. За тэгээд одоо 101 дэх жилийнхаа жилийг бол бид нар ингээм хамт бүтээлцэд бол явж байна. За тэгээ яг одоо яг санхүү эдийн засаг чиглэлийн одоо яг юм ууган сургуулиудын нэг гэж явж байгаа. За тэгээд үйл ажиллагаа маань илүү өргөжөөд те хууль эрх зүй за мөн гадаад хэлний сургуулиуд за тэгээд яг үндсэн гол чиглэл болох одоо яг санхүү эдийн засаг дипломатик бүртгэл гэх мэтчлийн юм олон төрлийн одоо төрөлжүүлсэн юм сургууль болоод бол ингэж явж байгаа. Ийм сургууль байгаа. За тийм давхар долгоор нэмэлт хэлэхэд бол энэ санхүү эдийн засгийн сургуульд бэлтгэж байгаа мэрэгжлүүд бол Монгол улсын нийгэм эдийн засгийн хөгжлийн шаардлагаар бол бас бий болж гэж хөгжиж төрөлжиж тэгээд сургуулийн эрхэм зорилго зорилж гэсэн бас яг үүнд тулгуурлаж явж ирсэн байдаг. За мэдээж нөгөө Монгол улс байгуулагдаад за сангийн яам байгуулагдаад хамгийн анх одоо гайл татварын мэрэгчлэтнүүдэд бэлтгэх хэрэгцээтэй болсон үед бол гайлын сургууль гэж анх байгуулагдаад явж исэн байгаа. За тэгээд сүүлд нь бол одоо санхүү эдийн засгийн техникум, дээд коллеж, тэгээд дээд сургууль, их сургууль ингэ болсон байна. Тэгээд сүүлийн 35 орчим жилийн ингэ харах юм бол манай улсад чинь өмч хөвчлөл бий болж, хувийн хвшил бий болсон. За хувийн хвшилд яг хувийн салбарыг мэддэг зах зээлийн эдийн засгийн зүй тогтол, бүртгэл, санхүү удирдлага, менежмент, хууль эрх зүй энийг мэддэг ийм мэрэгчтнүүд байх шаардлагаар энэ сургуулийн бол суучин бол ингэ бий болж байгаа. Жишээл нэг жишээ авах чинь ингээд өмч хөвчлөл гэдэг том процесс явлаа шүү дээ Монгол улстай. Тэгэхэд бол энэ үнэт цаасны зах зээл гэдэг дээр ажиллах чадвартай анхны брокер үнэт цаасны мэрэгчлэлтэн санхүүгийн мэрэгчлэлтэнтэй бол манай сургууль дээр бас бэлдэж байсан байх жишээтэй тий. Ингээд эн чинь ингээд цаашаа ингээд энэ харилцаа маань гүнзгийрээд ирэхэд яг энэ харилцаанд мэрэгшсэн хуульч бас хэрэгтэй болчихж байгаа байхгүй. Эрх зүйч хүмүүс бас маркетингийн хүмүүс та эдийн засгийн хүмүүстэй даатгалын хүмүүстэй ингээд төрөлжиж бий болж байгаа нь бол өөрөө бас нийгэм эдийн засгийнхаа өмнө хүлээсэн сургуулийн үүрэг түүнийг ухамсарлаад одоо мэдрэмжтэйгээр тодорхойлсон энэ хамт олонны одоо үйл хэрэгэл гэсэн үг юм байна тийм. Тэгэхээр яг энэ одоо том түүхийн болон энэ процессын бас нэг хэсэг болоод манай сургуулийг сонгон суралцвал одоо бид бас халуун дулаанаар үлээж авах болно. Баярлалаа гшаа. Яг энэ цагийн хөтөлбөрийн эсэлт дээр таны одоо бас ордог тийм энэ эрх зүй, санхүү, эрх зүй, нэгтлэн бодох бүртгэлгээд энэ хавсарсан хөтөлбөрүүд их сонирхол татж байна л да. Тэгээ сая та хэлсэн одоо ингээд төгсөгч нар маань бол маш олон удирдлагын одоо төвшөнд ажиллаад захирал одоо CEO хийгээд явж байгаа гэж байна. Тэгвэл таны хувьд бас яг энэ мэрэгжлийг цагийн хөтөлбөрт хэн хамрагдаасаа гэж бас илүү бас хардаг вэ, хүлээлттэй байдаг вэ тий. Тий. Бид нар ингээд
цагийн хөтөлбөр за эргэцэн хөтөлбөр дээр ингээд бодоход их сонирхолтой тийм анги бүрддэг л дээ манай дээр. Жишээлбэл сонгуульд жоохон өнгөрөөд байжсэн чинь манай дээр ингээд нэг ажил төрлөө өгөөд жоохон чөлөөтэй болоод за одоо нэг жоохон улсын өмнө хөлөөс үүргээ жоохон биелүүлсэн одоо ингээд нэг жоохон өөртөө цаг зарцуулъя гэсэн улсууд. Тэгэхээр нэг удаагийн тэр цагийн хөтөлбөр дээр бол чинь их улс төрчнөр X-үүд гэж ярьдаг те. Хуучин дарга нарын анги бий болсон. Бид нар бол тийг зохион байгуулаагүй те. Ягаад ч юм тэгээ зохион байгуулсан. Агентлагийн дарга те хурандаа тэгэл айгуу тийм сонирхолтой хүмүүс те. Нэг группийн одоо бас ингээд нэлээд удирдах ажилтан за өв залгамжлагч тэр янз бүрийн улсууд орж иж байгаа байхгүй. Тэгээ айгуу сонин коллег энэ төр бүрдчихсэн. Тэгээ тэр үед бол тэдний одоо атмосфер бол бас айгүй өөр. Дээрээс нь айгүй гоё. Тэд нартай ярих жишээл тийм байсан. Тэгтэл дараагийнх нь нэлсэлтэн дээр ягаад ч юм бомод айгүй санхүүгийн хүмүүс ороод ирчихсэн. Тэрний дараа айгүйх тийм хилний чиглэлийн хүмүүс ороод ирсэн байсан. Гэх мэтчлэнгийн зохион байгуулалт хугацаанаас айгүй сонирхолтой хүмүүс. Тэгээ инженерүүдийн ингээд зонхилсан анги гэдэг юм. Одоо би орж байгаа анги бол санхүү инженерүүд айгүйх цугласан тийм анги би бол дэжил орж ин л та. Тэгэхээр тэр бол айгүй тийм хүмүүсүүд. Тэр хүмүүс бүгдээрэнд нь айгүй давуу тал олдог. Жишээлбэл барилгын инженер одоо мэрэгчлээ тэгээ бүр Монгол улсын гавьяат барилгачин одоо сурж явах хугацаанд одоо манай цагийн хөтөлбөрт сурж явах хугацаанд болсон хүн байна. За энэ хүн бол өөрөө ямар одоо чиглэлийн зүйлийг эзэмшээд төгссөн бэ гэхээр зэрэг төслийн санхүүжилтийн удирдлага гэдэг ямиг судлаа. Дээрэс нь олон улсын одоо барилгын гэрээний стандартын чиглэл түүний маргааны хянан шийдвэрлэх чиглэлээр дипломын ажил хамгаалаад төгссөн байх жишээтэй юм. За тэгэнгүүт тэр хүн бол жишээлбэл төгсөж гараад тэ барилгын салбарынхаа тэр том төрийн бүс байгууллагын бас удирдах ажил хийж байгаа. Тэгээд барилгын салбарын маргаан шийдвэрлэх тийм механизмыг тийм байгууллагыг байгуулсан. Гэх мэтчлэнгийн энэ хөтөлбөрт хамрагдаж байгаа хүмүүс эргээгээд тэр салбартаа хувь нэмэр оруулаад байгаа юм л да. За өөр бол бас нэг жишээ бол гэхэд банк ус санхүүгийн байгууллага ажиллуулж исэн хүн. Тэгээд манай хөтөлбөрт хамрагдсан. За тэгээд энэ бас би одоо нэрийг хэлээд яах вэ те. Томоохон юм санхүүгийн групп байгуулад болгож өргөжүүлээд тэгээд түүнийхээ одоо тузын дараагаар нь ингээд ажиллаж байгаа шүү дээ. Гэх мэтчлэнгийн тэгээд тузын дарга бол өөрөө ингээд доод засаглалынхаа хүмүүсийг бол бас хэрхэн хянах вэ? Хэрхэн одоо хуульд нийцүүлж ажиллах вэ? Compliance гэж ярьдаг те. Нийцүүлж ажиллах гэдгийг мэдэх зайлшгүй шаардлагатай болж байгаа юм те. Гэх мэтчлэнгийн өөрөөр би эндээс юу гэж дүгнэх гэдэг нь зөв өөрийгөө хийж байгаа амжилт олоо явж байгаа эсвэл одоо сонирхож байгаа мэрэгжил дээрээ дахиад нэг шат дахиад илүү асуудлыг өргөн хүрээгээр зохицуултын төвшөнд, бодлогын төвшөнд ингээд хүргэе гэсэн юм тодорхой зорилготой тийм оюутнууд байх юм бол маш гоё. Түүнд нь бид нар бол чадах чинээрээ туслана гэсэн үг. Тэгээ цагийн хөтөлбөрт бол орж байгаа багш нарын хувьд бол бид нар нэлээд тийм салбартаа ингээд практик ажил хийдсэн, судалгааны ажил хийдсэн, аль альнийг ингээд эзэмшсэн ийм хүмүүс хичээл ордог л доо. Тийм чинь насан турш хүчтэй учраас тийм ээ. Тийм болохоор зэрэг тэр улсуудын бас мэдлэг чадвар судалгаа шинжилгээний ажлаас бол бас өртөх болцоотой. Бид нар бол бас арга зүйн хувьд бид нар ингээд суралцагчаа бас мэдэрнэ шүү дээ тийм. Энэ бол ямар төвшний мэдээлэл өхөн зүйтэй хүмүүс байна вэ? Өөр ингээд одоо нэгдүгээр курсын хөгт шиг бас хандах нь одоо арай өөр арга барилаар бид нар бас цагийн хөтөлбөрийн улсуудад бас хичээл ордог байгаа сургалтын арга зүй. Өдрийн хөтөлбөр бол бас байгаа тийм. Адилхан яг эрх зүй санхүү нэгтлэн бодох бүртгэл гээд хамтдаа бас байдаг тийм ээ. Бас энэ CFA хөтөлбөрийн талаар тийм ээ. Илүү дэлгэрэнгүй ярьцгаая. CFA хөтөлбөр маань болохоор яг нөгөө мастрын түвшинд бол явчихж байгаа. За гэхдээ бол бид нар яг өдрийн бакалаврын хөтөлбөрийн агуулгын хүрээнд CFA түвшний одоо level 1 түвшний агуулгыг бол хичээлийнхаа материалаараа дамжуулаад оюутнуудтай бол хүргэж байгаа. За яг өдрийн зүгээр үндсэн бакалаврын хөтөлбөр гэх юм бол санхүү удирдлагын техникээс хэрэгжүүлж байгаа хоёр үндсэн гол хөтөлбөр байгаа. Санхүү банк болон даатгал. За санхүү банкны хөтөлбөр маань харьцангуй одоо 30 гаруй жилийн одоо хугацаанд үргэлжлээд явж байгаа. За даатгал хөтөлбөр маань харьцангуй шинэ ийм хөтөлбөр болчихж байгаа. Сая 2025 оны хавар бол бид нар анхныхаа эсвэгчдийг одоо төгсгөөд за тэгээд яг одоо манай оюутнууд маань ингээд зах зээл дээр бол ажиллаад явж байгаа. За тэгээд энэ ер нь даатгалын салбар маань бол одоо яг энэ санхүүгийн зах зээлд бол нэлээд одоо эрчимтэй хөгжиж байгаа ийм шинэ ийм салбар бол байгаа.
Тэгэхээр яг тухайн одоо суралцагч маань илүү хөрөнгө оруулалтын чиглэлээр юм уу, тий санхүүгийн удирдлага, менежмент талдаа юм уу, эсвэл эрсдлийн удирдлага чиглэлээр үү, даатгалын менежмент үү, эсвэл бүр арилжааны банкны менежментийн чиглэлээр үү гэдгээсээ одоо хамруулад санхүү банк болон даатгал хөтөлбөрөөр өдрийн үндсэн ангиар бол суралцах ийм боломжтой байгаа. За санхүү банкны хөтөлбөрөөр суралцж байгаа тохиолдолд CFA одоо шалгалтын 1-р түвшний агуулгыг бол сургалтынхаа агуулгаар бол бид нар өгж байгаа. За даатгал хөтөлбөрийн хувьд гэх юм бол бид нэр CII буюу одоо яг олон улсын мэргэжлийн энэ даатгалын институт байгууллагатай ер нь бол хамтын ажиллагаа эхлүүлээд ингэж явж байгаа. Тэгэхээр бас мөн сургалтын агуулгаараа энэ CII одоо шалгалтын агуулгын дагуу бас мөн одоо хичээлийн агуулгаараа өгөөд ингэж явж байгаа. СЗС-ийн оюутнууд бол нэлийн юм нийгэмд оролцоотой идэвхтэй түвшилээд явж байгаа юм шиг харагддаг, анзаарагддаг л да. Тэгээд та бүгдийн хувьд ч гэсэн оюутнуудаа ингээд төгсөх үед нь төгссний дараа альва үйл ажиллагаа маш юм нийгмийн хүрээнд олон үйл ажиллагаанууд нь бас хамрагдаад явдгийн болов гэж хардгийн. Тэгэхээр ойрын үеийн бас сонин сайхан юу байна? Ер нь бас оюутнууд цагийн хөтөлбөрт оролцоод суралцаад явж байхдаа ямар хөтөлбөрт те үйл ажиллагаанд бас нэгдэх боломжтой байдаг юм болоо. За яг өдрийн хөтөлбөр ер нь яг манай сургуульд хамрагдж байгаа тохиолдолд бол яг CFA-гийн research challenge гэдэг болдог. Энэ болохоор яг нөгөө нэг ийм тухайн оюутнууд маань баг бүрдүүлээд кейс дэжлээд ер нь яг ийм олон улсаас хэрэгжүүлж байгаа одоо ийм уралдаан, тэмцээн те нээлттэй оролцох боломжтой. Тэгэхээр яг тэр боломжууд нь бол зөндөө байгаа. Тэгэхээр оюутнууд маань өөрсдөө тэр боломжийг яаж өөрийн болгох вэ? Тэрийг яг тийм гоё эрэл хайгуул болж байгаа хэрэгтэй юм болов. Тэгээ бас сүүлд манайх нөгөө ажлын байранд суурилсан сургалтын хөтөлбөрийг бас нэвтрүүлж эхэлсэн. Энэ бас айгүй юм шинэлэг юм хөтөлбөр. Юу вэ гэхээр одоо оюутан маань дан ганц нөгөө суралцах одоо техникийн хугацаанд академик мэдлэг авахаас гадна давхар нөгөө практик дээр цалинтай тий ажиллах юм боломжийг бол хангаж байгаа. Тэгэхээр яг 6 сарын хугацаанд одоо яг ажлын байран дээр яг нөгөө үндсэн ажилтны юм гэрээ байгуулад ажиллаж байгаа. Тэгэхээр энэ оюутнууд маань ингээд айгүй гоё эрэхтэй сенс одоо айгүй ярьдаг байхгүй багшаа ингээд ажлын байран дээр ингээд гарахаар шал өөр юм бэ тий ингээд юу одоо хичээлээсээ хоцордог байсан бол ажил дээр хоцронгууд шал өөр юм хариуцлага хүлээж ийн гэдэг ч юм уу тий. Тэгэхээр энэ хөтөлбөрөөр бас мөн бид нар дамжуулаад яг онол болон практик юм холссон мэдлэг одоо ур чадварыг оюутнууд бол олгож байгаа. Цагийн хөтөлбөрийн эрх зүйн ангийн талаар ярих юм бол өглөө эхлээд орой одоо өдөөс хойш 6 цагт ингээд дуусгана энэ тий. Ер нь ачаалал хэр байдаг бол хүмүүс жоохон тэр нөгөө яана чадах болов гэдэг ч юм уу тий нэг юм айцтай байгаад байдаг. Тэгэхээр энэ талаар багш маань бас нэг жоохон түлхээд өгөөч гэж. Тий. Ерөнхийдөө эхнийдээ бол нэлээд бас чинь нойр хүрнэ тий бас тэгдэм байлээ. Тэгээд сүүлдээ бол бүр сурчдаг. Тэгээд сүүл манай хоёрт ярьжсэн л та. За юмс 2.5 жил сурч байгаа шүү дээ цагийн хөтөлбөр чинь тий. Тэгээд бимбар сурчиж байгаа. Тэгэхээр юу яаж байгаа төгссөнийхаа дараа хэлж байгаа юм. Өөр хагасаа өдөр хийж болох юм байна уу? Асууж ирсэн тий. Өөр дасал болчихсон тий. Одоо юу хийдэг юм бэлээ? Нэг л тий хоосон оргиод байна гэдэг жисэн тий. Ер нь хүмүүс аягүй сурдаг болсон байл тий. Тийм болохоор тийм дасчтын даснаа тийм тэрс бид нар бас уудаахгүй тийм сайн та нарыг уудаахгүй мэдлэг мэдээллээр тийм сайн шахнаад гэж шүү дээ тийм ээ ерөнхийдөө бас яг ингэдэг шүү дээ за өглөө бол нэг хүмүүс жоохон нойрмог байна за өглөөний цаг дээр таарчих юм бол би тийм жилүүл бас жоохон сэрэх ихний хэдэн минутанд та тэгэл цайны цагийн дараа хоол идчихнэ тий тэгээд бас нэг тактик хэрэглэнэ тий хэмцлэн орой тийшээ болно яарна тий бас нэг юм хин тий тэгэхээр зэр бол бас л сорилттой. Гэтэ сонирхолтой. Тэгээд хүмүүс сурчдаг юм даа. Та бас нөгөө яг энэ цагийн хөтөлбөрт тий хагасан өдөр болгон ордог бидний одоо ярьдгаар одоо ичнэ гэж яриад байдаг тийм. Тэгэхээр энийг эрх зүйн ангид бас нэг сайхан уриалаад тий хэнийг ирээсэ гэж хүсэж ийн яг таны зүгээс багшийн зүгээс тийм ээ. Тэрийг бас нэг сайхан тодруулаад хэлээч. Мэдээж бас олон жилийн чинь ингээд багш хийж байгаа үнийг яг энэ салбарынхаа ингээд ийм залуучууд ингээд түрээд ирүүлж гэдэг юм уу ийм бас бодол байдаг л ах гэж бодоод байна л да. Тий. Түрүүн бас хэлсэн дээ нөгөө за тодорхой эзэмшсэн мэрэгчлээ өшөө сайн одоо ахиулаад удирдлагын түвшний одоо ажлыг бас хий гэсэн хүсэл сонирхолтой. За дээрэс нь салбарын одоо зохицуулалт гэрээ одоо хууль журмыг боловсруулахад бас нэг арга зүйгээ дээшлүүлчих. Хууль эрх зүйн мэдлэгээ түүнийгээ баяжуулж байгаа. Ингээд салбараа сайхан болгож байгаа. Магадгүй өөрийнхөө бизнесийг нэлээд илүү үр ашигтай, илүү ухаалаг, илүү тийм хууль зүйд нийцсэн байдлаар ингээ өргөжүүлчих гэсэн ийм хүсэл сонирхолтой. За магадгүй бас хуульч болчихъя.
би ер нь өөр мэрэгчлэр одоо сурцсан юм байна. Гэтэ би ер нь бодоод байсан чинь хуульчин болох байсан юм байна гэсэн ийм амбиц дотроо агуулж яддаг. Ингэж явсан ийм өрөөдөлтөй ийм хүмүүс ирээсэл гэж бодож байна тийм. Маш их баярлалаа. За тэгээд бидний ерөнхийдөө ярилцах цаг маань өндөрлөх тийшээ хандж байгаа учраас магадгүй миний өнөөдөр асуугаагүй тийм хоёрын маань бас зорж ирээд хэлхийг хүсэжсэн бас сэдв байх юм бол хэлэх боломжтой нээлттэй. За манай өдрийн үндсэн хөтөлбөрийн маань эсэлт бол эсэг хугацаа 1 сарын 18-ны хүртэл үргэлжилж байгаа. Тэгэхээр ер нь бол одооноос эхлээд сарын хугацаа бол байгаа. За тэгээд одоо хугацаа бүртгэлийн хугацаа маань хаагасны дараа бол бид нар нөгөө сургалтын гэрээ гэж байгуулдаг. За гэрээгээ байгуулад 1 сарын 22 болон 23-ны өдрүүдэд бол чиглүүлэх сургалт бол явагдаад за хичээл маань болохоор 1 сарын 26-наас бол эхлэхээр бол байгаа. Өдрийн хөтөлбөр тийм ээ. Тийм. Цагийн хөтөлбөр мөн ялгаа байхгүй 1 сарын 18-ны хүртэл бол бүртгэлнэ. За багшийн хувьд. За би нөгөө түрүүний асуултанд хариулаагүй те. Одоо сүүлийн үед сонир сайхан юу байна гэж асуусан те. Тэрүүгээр дуусгачих уу. За тийм. Тэгэхээр би нөгөө өнгөрсөн за 2-7 хоногийн өмнө бас манад үйл явдал болсон. Тэрнийг бас дуулгачих. Тэгээ би бас баяр хүргэж чадаагүй байгаа. Тэрнийг бас баяр хүргэж гэж бодож байна. Юугаар Монголын үндэсний худалдаа ажилтны танхим гэдэг те. Танхимын дэргэд байдаг Монголын олон улсын арбитр гэдэг. Тэгээд энэ Монголын олон улсын арбитр жил болгон Монтреал гэдэг тэмцээн зохион байгуулдаг улсын хэмжээний тэмцээн. За тэгээд энэ болохоор зэрэг арбитрийн одоо дүрм журмын дагуу мэтгэлцдэг яг жинхэнэ хэрэг юм шиг хэрэгүүд дээр ингээд бэлддэг тийм. Тэгэхээр манай санхүү эдийн засгийн сургуулийн баг сүүлийн 3 жилд сүүлийн одоо 2 жилд нь дандаа 2 дугаар байранд орж исэн. Тэгээд энэ жил бол бид нар манай баг бол 1 дугаар байранд орсон. Тэгээд тэр оюутнуудаа бас баяр хүргэе. Түүнийг бас тусалж дэмжсэн багш нартаа бас баяр хүргье гэдэг энийг бас завшинаг ашиглаад. Тэгээд сүүлийн мэдээ бол ийм мэдээ байл. Баярлалаа. За их баярлалаа. Тэгээд хоёртоо маш дэлгэрэнгүй мэдээллүүдийг өгсөнд баярлалаа. Тэгээд магадгүй бас нөгөө цагийн хөтөлбөр гэдэг асуулт бол нэлээ ингэж одоо цаг үед яригддаг болсон байна. Цагийг үр бүтээлтэй өнгөрүүлэх, хагасаа өдөр юу хийх үү гэдэг ч юм уу те цаг заваараа бас нэг хос хөтөлбөртөө болохыг хүсдэг бол хүмүүс их болсонтой холбоотойгоор цаг үетэй холбоотой маш хэрэгтэй мэдээллүүдийг өглөө. Тэгээд санхүү эдийн засгийн их сургуулийн эрх зүйн тэнхимийн ахлах багш Отгонбаяр, за мөн тус сургуулийн санхүү удирдлагын тэнхимийн багш Жаргал маань нар та нарынхаа сургууль хүмүүжүүлэх хийх үйл ажилтанд амжилт хүсье. Баярлалаа. За баярлалаа. За баярлалаа.